аав ээж нар хэлдэж шүү дээ. Өөрийн тарихгүй юм уу чи? Яг. Тий, чи хүний тарихаар амьдрд юм уу? Ер нь бол архитектил спорт маань хүн үүсэн цагаас хойш яг хүн зэрэгцээд үүрч хөгссөн гэж яригддаг. Энийг уугадах та. Уугадах уу? Миний гарч хилээд. Эрүүл хэлэгд нэг цагт 10 г архийг задалт юм байна. Эрүүл хэлэг нэг цагт 10 г архийг задалдаг. Хамгийн аюултай тасралт бол яг зомби шиг. Нэг хундганд 50 г арх гэж бодоход эрүүл хэлэг тийм ээ. Эрүүл хэлэг 50 г архийг 50-аас 55 цагийн дараа буюу 2 хоногийн дараа хүний биенээс гарах хэрэгтэй. Сайн байцгаана уу? Уухгүйгээр баярлаж сур, уухгүйгээр өөрийгөө илэрхийлж сур гэсэн уурайтай подкаст маань эхлэхэд бэлэн боллоо. За урилгаар манай комедиан Бэгийн маань хүрэлцэн ирсэн байгаа. Өөрийгөө товчхон танилцуулна. За баярлаа. Тэгээд намайг Батмөхөн Эрдэнэлэг гэдэг. Би комедиан. Тэгээд дээрээс нь бас олон газар ажиллаж байгаа гэх юм уу те. Бол юм олон ажилтай юм хүн байгаа. Тэгээд өнөөдөр яг нийгэм дээр намайг уудаг гэж ярьдаг ч гэсэн өнөөдөр би нэг яг энийг урилгыг хүлээж авч ирсэндээ жоохон гайхаад байж байгаа шүү. Яг үнд бол яг юу болж байгааг би ойлгохгүй л байгаад байгаа. Тэгээд хажууд яж захт юм цууж муу намайг шууд ингээд ачаад явах гэж байгаа юм шиг санагдаж байгаа. Би яг тэрийг бол өнөөдөр ойлгохгүй. Тэгээд угаасаа л бүгд тэр нэг бэй гэж мэддэг учраас нэг тийм олон толоо юм хэлээд ах хэрэг хуулж шүү дээ. Тий. За би ч бас өөрөө мэрэгжлийн жүжигчин хүн. Тэгээд надад энэний талаар бас нэг юм мэрэгжлийн зөвлөгч манай эмч маань хэрэгтэй болоод тэгээд аддиктологийн төвийн оюун чимэг эмчигээ урьж авчирсан байгаа. Та өөрийгөө товчхон танилцуулаач. За намайг оюун чимэг гэдэг. Би нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа аддиктологийн төвийн эмчээр сэтгэл гомдолтой эмчээр ажилладаг. Бэгийн маань яасан би жоохон ингээд хөл суваа явчихсан. сэтгэл гомдолтой эмч гэсэн чинь нөө. Тий, нэг юм донтолтын юм болоод гэсэн. За хамгийн ихнийхээ асуултыг айгу энгийнээр л асууя. За тэгээд манайхан бүгдээрээ л амьдрал дээр алкогол ямар нэгэн баяраар хэрэглэж үтсэн л байлгүй. Тэр нэг ингэдэг штэ дарганаар ч юм уу. За намайг хүндлээл уучих гээл те. Тэдийг ер нь хэрэг өөрт чинь тохиолж исэн бэ бэгээ. Энийг ер нь бас юу гэж боддог вэ? Энэ шахалтыг. Би одоо л яг нэг сүүлийн үед бол наадах амар эсэргүүцэж байгаа. Ерөнхийдөө бол ингэдэг нөгөө монголчууд ярьдэн шүү дээ. Эдийн нүдлээд байгаа юм уу? Эзэн нүдлээд байгаа юм уу? Яг чи тэгдэг үү тэргээл. Би ахвтад энэ хүмүүс чинь цалин авч байгаа юм чи мэдээж нөгөө эдийн л хүнлээ шүү дээ мэдээж. Тэгэл аваал ингэн. Тэр тиймэрхүү юм дээр ч болонгууд нэг эзэн одоо эзэн ч юм уу одоо нэг нь эзэн нэгэдэх нь тийм хүндүүлэх ёстой юм байгаад байдаг тийм. Тэрийг ингэж авч хүндэлж одоо хүртэх нь өөрөө буруу гэж бодож байгаа. Ягаад гэвэл нэг донтолтонд хүрэх нэг алхамж яг эртлээ чи яг нэг алхам маань энэ болоод байгаа байхгүй. Хүн болгоны үгийг сонсож хүн болгоны үгийг ингэж одоо үгээр нь байх гэх юм. Нэг аав ээж нар хэлдэж шүү дээ. Өөрийн тарихгүй юм уу чи? Яг. Тий, чи хүний тарихаар амьдрд юм уу гэж хэлдэг. Яг би ингээд хүний тарихаар амьдраад байгаа юм шиг. Тэгээд тиймэрхүү шахалтнаас болж ер нь нэлээд олон хүн тийм юмд ордог баг тий. Ер нь тийм байх шүү. Тий. Миний бодлоор уг нь чи эсрэгээр баймаар юм те. Эн чин тэр хүний төлөө би өөрийгөө хордуулах гэдэг шүү дээ. Эрүүл мэндэ. Тэгж яхад нөгөө нь бас хүндлэх ёстой шүү дээ. Тий шүү дээ. За өгчөө үнэхээр өөрөө таныг хүндэлдэг бол жишээ нь энийг уугадах та. Уугадах уу? Миний гарч хилээд хэнийг нь хүндлээд байгаа гэж бигээд ингэхгүй шүү дээ. Энэ хүнийг алуулах л хол байлгахыг бодно ч дээ. Тэнгүүд би нэг юм залуу жоохон хүүхэд байсан болохоор ч тэр юм уу. Өвгөнгүүт нь тэрэнд нь дуртай байсан та тий. Аваад хосаа ичж байгаа шүү. Энд чинь нэг ингээд удаан хугацааны нэг юм донтолтын суур болж эхэлж байгаа. Баяр ёслолоор ихэд тил спорт буюу нөгөө арх маань байждаг тийм ээ. Ер нь бол архитектил спорт маань хүн үүсэн цагаас хойш яг хүн зэрэгцээд үүрч хөгссөн гэж яригддаг. Яг үүсэн цагаас хойш л ерөнхийдөө ингэж байсан. Тэр үтэл Монголын нус төвчөндөр байдаг шүү дээ тийм ээ. Чингис хааны үед архитект тэнцэж эхэлсэн байдаг шүү дээ. Монголын нус төвчөндөр байждаг.
Тэгээд ер нь л яг монголчуудын хувьд гэх юм бол арх гэдэг маань ерөөхдөө нөгөө хамгийн эдээний дээж гэдэг утгаар нь ерөөхдөө хүлээж авдаг тийм ээ. Одоо архийг хамгийн гол нь сүү цагаа дэмс гаргадаг. Сүү цагаан эдээний хамгийн сүүлийн огшимыг хамгийн хүндтэй хүндээ хамгийн чухал өдрөө тийм ээ хамгийн хөндлөж явдаг хүндээ барьдаг ч юм ийм байдлаар ихэд хэрэгэлдэг байсан. Энэ ч үүднээс нөгөө баяр ёслолд одоо өөрөөр хэлбэл нөгөө хүндэтгсэн өдөр одоо хүнддэх одоо юу гэдэг нөгөө хамгийн тийм чухал өдрөө ингэж гаргаж ирж нөгөө хамгийн чухал хүнд ингэ барьдаг байсан юм шүү дээ тийм ээ. Энэ маань одоогор болохоор нөгөө арай өөр тийм ээ арай өөр тал руу харагдаад арай өөр тийшээ хандаад дээрэс нь одоо нөгөө ямар нэгэн баярт заавал арх байх ёстой гэсэн нэг тийм хандлагыг ингээд хүний ухамсар суулгачаад байгаа байхгүй юу. Яаж ил манай Монголын баяр мундаггүй тий улам их болсон. Одоо би итэл спорт гэж ярих гэдэг юм тийм ээ. Арх согтруулах хундаа маань хүний биед эсгүүцэх бодисууд байждаг. Хамгийн наазах нь ацетилдиа гидгинаса гэдэг бодис байж тийм байна л да. За энэ бодис маань ерөөхдөө хүний биед харилцан адилгүй. Тэр дундаа Аз, Европ төвийн хүмүүсийг бодох юм бол Аз төвийн хүмүүст нөгөө арх задлагдаг бодис маань арай жоохон бага үүсдэг ч юм уу. Тэр дундаа 25 наснд анх удаа арх амсах юм бол нөгөө итгэл спирт задлагдаг бодис маань 25 наснд хамгийн өндөр түвшиндээ 100% ингээд хүний бид үүсч хөгжөөд ялгарсан байждаг ч юм уу. Энэ үедээ хэрвээ хүн хэрэглэх юм бол нөгөө донтолт гэдэг зүйлээс яаж юм арай зөв ангижрах магадлалтай. Одоо нэмэх 30 болчоор яах вэ? За Гэхдээ энэ юу юм бэ? олон янз л да. Юу юм бэ? Энэ нөгөө нэг 25 хүртлээ арх амсахгүй гэв шүү дээ тий. Тэнгүүд тэр одоо энэ юм чийлээд байгаагаар тэр нь бүрэн хөгжөөд бүр яг ингээд бие хамгаалахад бэлэн болцсон байна. Одоо гүйцэд хөгжсөн юу? Одоо үүсээд ялгараад дууссан байна л гэсэн үг тийм. Тэнгүүд 30 гараад бол хамаагүй тэр 30 өнөдөл 25 наснд л 25 наснд хүртлээр арх уугаагүй л бол тэр хүн ер нь бол яг тэр архинаас хамгаалах ер нь бүдэн эдисэн ингээд гоё дэлгэрсэн байх нь шүү дээ. Ер нь бол 25 наснд анх удаа итэл спортыг хэрэглэх юм бол архин донтох буюу хамаалалд орох хувь нь 2.5% гэж үздэг. 15-аас доош наснд анх удаа амсах юм бол нөгөө ферментийн маань ялгарл бага учраас 40% магадaltaй гэж үздэг. Чи тэр найзууд үе л та. Тэнгүүд 12 наснда хоёулаа танилцчих нь шүү дээ. Сайн өгшөө ингээд архтай би архтай юу. Чи зүгээр яг нэг хамгаалах эксперимент. Би тэр ингээд аль хэдийн танилцсан. Тэнгүүд эн чинь нөгөө ингээд би хамгаалах ямар ч тийм юм байхгүй. Арх ороод ирлээ. Архин дотор цус орж ирлээ. Цус ороод ирэнгүүт өөдөөс нь нөгөө нэг хамгаалж тэмцэх нөхдүүд чинь өөдөөс нь сайн байна юу вэ? Тэгээд танилцаад ингээд хүлээгээд эхэлчихлээ байхгүй. 25 хүртлээ амсаагүй болвол орж ирэхэд нь яг өөдөөс нь нөгөө нэг хамгаалах нь шүү дээ. Чи өстой юу вэ гэдэг чинь. Хамгаалах буюу нөгөө оржсан итэл спиртийг задлаад хүний биенээс маш удаан гадагшуулна л гэсэн үг. Итэл спирт задрахгүй удаан байх юм бол нөгөө эн чинь өөрөө сэтгэс нөлөөд мансуур төрлийн бодистой орно шүү дээ. Ингээд ирэхээр сэтгцийн хараат байдал орчдөг. Хараат байдал орно гэсэн үг. За жишээлбэл юмаа мартах зартах уу? Жишээлбэл итэл спирт хүний биеийн эргэтэн дундаас одоо айгүй олон эргэтэн маш хүмүүс тийм ээ. Нэг л эргэтэнг сонгож гэмтээдэг. Тэр нь тарих уу? Тэр нь тарих. Өөрөөр хэлбэл за нэг хундаг архиулаа гэхэд 3-аас 5 минут заримдаа 5-аас 8 минут гэж ярдیں۔ Төв мэдрэлийн системд очих буюу хөнгөн зэргийн согтолтын шинж тэмдгүүд илэрч байдаг. Хөнгөн зэргийн согтолт гэхээр яадаг вүлээ тийм ээ. За хамгийн наазах нь үг яриа гэсдэг. Тийм ээ. За үйл хөдөлгөөн ихсдэг. Заган хөөрлийн байдалд ордог тий. Гуравт нь ямар нэгэн юмд шүүмжлэлтэй хандах чадвар өөрөө авчдаг. Жишээлбэл нөгөө түрүүн бэгийн ярьж штэ. Одоо ингээд бөөнөр ингээд нэг ажлын газрынхаа нэг баяр болъё л да шинжил болъё л да тийм ээ. За би ингээд сууж исэн чинь миний хажууд манай захирал ирээ сууч. За би одоохондоо нэг эрүүл байгаа учраас яаж ирнэ? Захирал хажууд ирээ сууч учраас би ингээд цэгнээс сууж тийм. За тэгтэл итэл спиртийг хэрэглэлээ согтолтын хөнгөн зэргийн согтолтын үед яаж ин ухамсар гэдэг зүйл ингээд дарагдаад ирэхээр захирч гэсэн хүнштэй болол явчих тийм ээ. Захирлаа ингээд үг яриа гэсэн тийм ээ. Өөрөөр хэлбэл шүүмтэлтэй чадвар хандаад ирэхээр энэ яаж ин хамгийн наснаас сэтгцэд гарч байгаа өөрчлөлтийн шинжүүд байгаа байхгүй. За ер нь бол итэл спирт хамгийн гол нь сэтгцэд гардаг энэ өөрчлөлтүүд нь л хамгийн аюултай байгаа юм.
За мэдээч яваа явандаа нөгөө амин гол эрхтнүүдэд өөрчлөлтөд орно л доо. Хэрэг тэрнээс наан хүний сэтгцэд гарт өөрчлөлтөд ороод ирэхээр маш аюултай байждаг. Тэгээ энэ дээс хотын зэргүүдээр ингээд тайлбарлаад дээр явдаг. Одоо тэр амин үзүүлэлтэнд гэдэг дээр хэлээ л да. Одоо хоёр дахь асуулт. Ууж яагаад хүн шаардсан штэ. Тэг утнаа ч одоо хэдэн хоног ууцсан юм чинь дахиад нэг уулгаад яах бол наа чи баларна гэж тэгдэв штэ. Энэ нь юу н зүв. Эсвэл бас ингэж идэг штэ. Ууцсан хүнийг чи одоо усанд орчих юм бол голж сэлчих юм бол зүгээр болно гэж нэг хүмүүс тиймэрхүү юм яриад штэ. Тэр нь яг үний юм уу? За шууд голд сэлэн энэ чи одоо юу юм нөгөө одоо бидний уусан итгэл спирт нь одоо нөгөө бодис социалны үр дүн тэгээ задран тий хүний биед ороод задрахаараа 3 замаар гадагшилдаг байхгүй. Амьсгалаар, хөлсөөр, өтөн шинээр гадагшиж идэг. За нөгөө шаардлт гэж ярьдаг тийм ээ. Шаардлтын үед яадгүй хамгийн нагас нь хүн маш их хөлөрдөг. Шингэн маш ихээр уумаар санагдаад маш ихээр уудаг, маш их шээс гардаг тий. А дээрэс нь яаж нөгөө ахны нөгөө тийм ихэн үнэр гэж яддаг маргааш нь тий айгу муухай үнэр үнэрдэг. Энэ зүйлүүд чинь ингээл нөгөө итгэл спирт задраад биенээс гадагшилж байгаа шинжүүдэл гэж ярьж байгаа. А тэрнээс голын усанд ороод тий итгэл юу гэм байгаа. Голын усанд орстороо нөгөө хүн айгу хурд ирүүлж нэ гэсэн асуудал бол биш. Хоёрт нь чи нөгөө ярьлаа та шаартна гэж тийм ээ. Шаартна гэдэг бол ерөнхийдөө виктийн мэдрэлийн чочрол гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл би эрхтнүүдэд бүгдэнд нь ямар нэгэн байдлаар эмгэг тохио өсчихөж байгаа л гэсэн үг. Шартах шинж тэмдэгч одоо ерөнхийдөө харилцан адилхан хоёрын ерөнхий шинжүүд байдаг шүү дээ тий. Толгой хувьд нь дотор мохоор бол огууд нь бөөлж нь хоол орохгүй бол шээсний гарц багасна тийм ээ. За тэгээ нойронд муудна гэд. Энэ болгон маань юу гэж байгаа юм бэ гэхээр нөгөө бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн биес гадсалж байгаа нэгт хоёрт нь бие махбод нөгөө юу гэдэг хорын хэсэг одоо хариу үйлдэл үзүүлж байгаа л гэсэн үг. Тэгтэл тэр хүн чинь нөгөө нэг ингээд амар хэцүү байгаад байгаа штэ. Тэгээ дахиад онгот биеийн тавираа хөлс нь гараад амар гоё болж ингээд тийм болохоор ахин донд хувьчны 2 дугаар үе шат руу орсон байна. Өө чаас. Сонсч байна уу гэсэн үг хаа. Ер нь бол ингэдэг шүү дээ нөгөө нэг юм манайхч нэг юм Орос школтой тий. Угаасаа нэг юм ялангуяа одоо бидний үеэр л ингэ дуусж байгаа бах тий. Одоо бол залуучууд ихээ үлдсэн шүү дээ. Тэнгүүд яг бидний үед ингэ шаардж мартаад ингэ эхлэнгүүд л 100 босч байгаа. Ганц хотоо явуулж байгаа тий. Нэг хутгалж ах ч юм уу нэг тиймэрхүү хөлбөр. Хутгална гэдэг нь болонгууд нэг юм 100 грамм заал тэгэл ингээл хөлс мүс ингээл бурцаагаал тий. Ингээл хийгүү болол тэгжсэн нөгөө нэг амар хэцүү байсан. Яг нэг дүнсээ тойроо ярьжсэн шиг бүр ингээл өстой дотор мотор хутгараал бойлж колборстой аюу зөө тий. Тэгээ нөгөө 100 зараа зулцахтайгаа гидсэн дотор гэдэг шиг юмнууд чи явж байгаа л яг тэнгууд ингээд хөлс мүс бурцаагаал ингээл тавираал тэгэл зүгээр өдөржингөө сайхан ингээл байдаг. Тэнгүүд энэ зүйл чинь өөрөө яг үндэ өөрийгөө алчлаа зүйл байхгүй. Энэ үдээр чи зүгээр нэг огсон ч вэ, бөөлдсөн ч вэ, яасан ч вэ чи өөрийнхөө биед ямарваа нэгэн шимт ижил өгөх ёстой. Тэснээс биш. Тий, хоол идэх ёстой байхгүй. Чи буцаад ирэхэд бол юм сохтолтын төвшөндөө хийж байгаа гэсэн үг. Тэгээд тэр үеэс эхлээд дахиад чи нэгсэн тоо нэг юм хоол идэж юм уу эсвэл гүрийж тэг нэг юм хүн гүрийдэг шүү дээ. Яаж чарчижсэн те маргааш ингэж л болохгүй шүү. Тийм байхгүйгээр арга өөрөө арх ууж явах та нэг идэм мэдээ үлдээж. Ягаад гэвэл тэр нөгөө маргааш нөгөө шарын тайлах юм нөхгүй. Тэрийнхээ үлдээдэг. Үлдээгээд тэгээ маргааш өглөө босон гот нөгөөдгөө уусна. Тэгээд гойцсон би хаста гараад явна. Гарч өнгөдөө тэр архицын дахиад гардгийн богоц тийм мэдээж үгүйсэл гарна штэ. Тэгээ гарангууд нь дахиад уусна. Ингээд энэ нэг юм сараа үргэлжлээ. Үхлийн юм циркл ингээд үүсэж байгаа байхгүй. Би зүгээр яг нэг юм амьдралын юм яриад байгаа шүү. Тэгээд тэрнээс яг нэмчиг эрдэмтний юм бол би ярьж чадахгүй. Тэгээ яг ингээд явж байгаа. За ингээд явна. Яваалаа. Тойроолаа. Тэгж яагаад тэр хоорондоо эргэн тойрныхоо бусд бүх зүйлийг ерөөсөө харилж хамгаалахаа болоод эхэлдэг. Амьдралын тойргоос гадна гарчна гэж хүмүүс ярьж. Тий. Үн цэнтэй бүх зүйл нь тэр хүний хувьд
үнцэнтэй биш юм шиг. Ганцхан үнцэнтэй зүйл одоо цэн гэдэг нь ер нь юу юм гэдэг шиг. Одоо ингээд гараад эхэлдэг байхгүй. Яваад өгнө. За энэ үед бидний одоо маш тодорхойгоор харж исэн одоо бүх хүн болгон л мэднэ. Годомжин зуугаад тэр арх уугаад ховц сундар нэм болцсон, ар гэрээ алдсан ийм хүмүүс байгаа. Тэр хүмүүс зүгээр л өөрийнхөө үн цэнийг алдсан. Тийм болтлоо зүгээр яг ийм циклд орчдөг. Яг ухаарах гэх үедээ шартаад өвддөг. Өвдөнгүүтээ дийлэхгүй уучдаг. Дахиад уучдаг. Тэнгүүд дахиад нөгөө нэг үнцэнтэй зүйл нь нэг үнцнийг болоод ингээл эргэлдэж. Ерөөсөө яг тийм л юм. Ер нь болж. Бид хоёроос хараа нэг юм асууж өгвөл. Бид хоёрыг 7 хоног усуулахгүй бай гэж бодлоо. Хоёр өөрсдөө 7 хоног усуугаагүй гэдэгсэл дөө. Юу яаж чадахгүй шүү. За хэцүү тий. Байх. За тэгжсэн чинь 7 хоног усуугаагүй байсан чинь энэ ширээн дээр нэг савтан ус бай. Хоёр яах вэ? Алдсан шүү. Алдсан шүү тий. За би хоёрыг 7 хоног усуугаагүй чинь мэдсээр нөгөө усыг хоёр төхгүй бай. Хөхгүй харамлаад ингээд бүр аав. Хоёр яах вэ? Таныг алаа шүү. За тэгэхээр донтол гэдэг бол энэ. Одоо би нэг сүлд нэг киноны дүр тоглож архичны дүр бүр ингээд улаан архич. Надад ирээгүй хайртай. Тийм, амар лаг бүтээсэн тэр дүрийг. Тэрэн дээр найруулагч надад хэлсэн зүйл нь за эрдэнүүлгээ чи архичин гэхгүй би шууд л нөгөө тархинд бүбөө бодогдож байгаа юм чинь. За нэг эндээс нэг хэртэй овцоолъё гэдэг. Одоо тэгээд нэг жалгаан твчих болох байлгүй дээс ч үгүй. Чи бас нэг юм их нэртэй тий ингээ охинтой юм. Гэхдээ чи өөрийнхөө тархинд нэг юм суулгах хэрэгтэй. Чиний тархинд архинаас өөр үнцэнтэй байхгүй гэдгийг л суулга. Тэгвэл чи жинхэнэ архицныг гаргана. Тэнд эхнэрийнх нь жижигхэн охин ирнэ байна уу? Хамаагүй. Ээж дээр нь очиж уулзахтаа хүртэл зөвхөн архины мөнгө л бодож очичоо. Чиний амьдрал бол зүгээр л арх. Тэгэл болоо. Өөр юм бодож болохгүй. Над бүгээс бангар өөрхөн байсан. Угаасаа би чинь ингээд манай аав ч өөр бол тийм ч л тээ. Аав маань зүгээс арх удаа. Ээж маань бол амигч шүү байна. Одоо яг нүдэн дээр нэлчих. Үний авсан зүйл нь үний авсан өгдөл нь юу вэ гэхээр хүн альва нэг зүйл рүү орохдоо өөрийн гэсэн юм хоббитэй болох хэрэгтэй. Найс нөхдийн үг гэж үүдэн шүү дээ. Андаа хэлний загсанд явж юм уу те. Тиймэрхүү юм дээр хүн ингээд ажил төрлөө бодоод залхуусаар байгаад тэгээд яг нэг шоуц ингээм бол угаасаа ингэж хажууд байж байгаа хгүй ингэж гар хур хэмжээнд ингэж шоуц ингээм бол мөнхийн хажууд байгаа. Ямарваа нэгэн зүйл дээр. Тэгэхэд нөгөө нэг тэр хүмүүсийн сонирхоод байгаа тэр нөгөө авто спорт юу гэдгийг хөл эдгэрчин болонгууд хүн хичээж ийж өөрөө ингэж яг үн цэнийг мэдэрчтэй ингэж олж авдаг зүйл байгаа байхгүй. Харин энэ арх тамхи энэ чинь болонгууд зүгээр гар сунгах төжил байж идэг зүйл. Бид нар ингээд нэг л 21 насыг давтсан болвол би хүссэн үедээ хүссэн цагтаа альж дэлгүүрээс ороод арх авахд надад өгнө. Тэнгүүд энийг шунж уугаад байгаа. Шунж хэрэглээд. Хэтрүүлээд байна л та. Тий. Одоо нөгөө нэг алкогольны хэрэглээ ер нь манай монголчууд нэг байхгүй тий. Зөв хэрэглээ байхгүй, хэмжээгээ тохируулж мэдхгүй. Надад нэг ийм санаанд орчлоо. Бага байхад нөгөө эмээ би борлчлоо гэл тэнгуут тараг төрөх гэл эмээ би цангаадаа тараггүй эмээ би өсөдөө гэл тараггүй гэдэг нь шүү дээ. Одоо орчин үед ингэдэг болсон байна те. Би ханаа төрчлээ гэл тэнгуут нэг 100 татчих гэл. Бизнес яа батан матаг гараад байна гэл тэнгуут дотроос өрөвсөлтэй хаан цэвэр спирт уучих гэл те. Вирусыг чи устгах нь гэл. Тэгжсэн л тэгж байгаагүй юу та нарт? Үгүй өөсөө тийм болдог шүү дээ. Тийм болдог тий. Тий өөсөө тийм болж байгаа. Тийм үү. Тэгжсэн би ингээ борлоод байна гэл тэнгуут нэг сайхан айраг уучих гэл тий. Ер нь ингээл бүхэл юм амар алкогольтой холбогдолтой болсон байгаас тий. Гэхдээ тэгээд нэг хоолоо өвдсөн байна гэтэнгүүд 100 г халаагаад уучих. Харин тийм тэгж мэддэг тий. Иргэн дөрөв дандаа тийм байгаа байхгүй. Энэ одоо алкогольны хэмжээг ер нь тохируулт юм уу? Алкогольны хэмжээ гэж ер нь байд юм уу? Наач нөгөө стандарт дуулалт гэдэг зүйлээр л ойлгогддог. Гэтэ ер нь нөгөө стандарт хэрэглээ буюу ерөнхийдөө зөв хэрэглээ гэдэг ойлголтоос ярихад бол төвхтэй.
За яах вэ стандартуудад байдаг л да одоо эмэгтэй хүн 7 хоногт тэдний стандарт, эрэгтэй хүн тэдний стандарт гэж байж идэг. Гэхдээ манай монголчуудын хувьд бол бас энэ стандарт уулт гэдэг зүйлийг бол русский. Тийм. Ярихад бол маш төвөгтэй байдаг. Бие махбодын онцлог, дээрээс нь заншил тийм ээ. Дээрээс нөгөө этил спирт хандж байгаа хандлах хэрэглээтэй холбоотойгоор стандарт уултыг бол ерөнхийдөө бол ярихад бас төвөгтэй. Ерөнхийдөө бол эрүүл элэг нэг цагт задлах хэмжээг л ерөнхийдөө стандарт гэж ярих гэдэг. Эрүүл элэгд нэг цагт 10 г архийг задалт юм байна. Эрүүл элэг нэг цагт 10 г архийг задалдаг. За жишээлбэл ингэдэм байна л да. Хараат эдлийн талаар ингээд айгүй товчхон ярих гэж оролдсон заяа би. За жишээлбэл эрүүл элэг нэг цагт 10 г архийг задлаад эрүүл элэг задлаад хүний биенээс 10-аас 11 цагийн дараа гарч дуусна юм байна. 10 г арх. За нэг хундганд нэг за байж байгаа. Би нэг мэдлэг авах гэдэг шүү. тайван бодоод гэх. 10 г архийг 10-аас 11 цаг гэсэн. Дараа хүний биенээс гарч дуусна гэж бод. За нэг хундганд 30-аас 50 мг арх байгаа тийм үү? 50 мг-аар бодъё. Тэгвэл нэгэн хундаг арх 100 г. За тий. 100 г байгаа юу? Та 10 г яриад байх. Би 100 г яриад. За тэгвэл нэг хундганд 50 г арх гэж бодоход эрүүл элэг тийм ээ. Эрүүл элэг 50 г архийг 50-аас 55 цагийн дараа буюу 2 хоногийн дараа хүний биенээс гарах хэрэгтэй байхгүй. Shit. За тэгвэл нөгөө архины хэтрүүлэн хэрэглээ нэг удаа хэтрүүлж явахад тийм ээ. Эрүүл элэгтэй хүн 10-аас 14 хоногийн дараа хүний биенээс гадагшлан гэж бодчих. За 14 хоног согтуу явд юм шүү. 14 хоног согтуу. 14 хоногийн дараа хүний биенээс гадагшлан согтуу гэдэг нь бол өөрөөсөө хүний биед байгаа этил спирт ингэж гадагшлах тийм. Гэвтэл 14 хоног дотроо дахиад нэг удаа тасарчээ. Тийм ээ. За ийм байдалтайгаар нэг жил 2 жил болчихъя. Ингээд ирэнгүүт нөгөө байхсгүй этил спирт маань хүний биед 1-2 жил ингээд тийм ээ байгаад байгаа байхгүй. Ингээд ирэнгүүт хүний төв мэдрэлийн систем энэ хүний биед нь ийм томьёотой, ийм бодис тэдэн миллиграм байх ёстой гэсэн мэдээлэл хүлээж авчиж байгаа. За ингээд хүлээж авангуудаа нөгөө төрөө нэг шиг яаж ин итэл биенээс дууд гараад ирсэнгууд устай адилхан нэхэж эхэлнэ. Бараг цус нь болчихж байгаа юм шүү. Тийм биш тий. Тэгэхээр ер нь бол харин дандах уушны хараат байдалд орсон нөхцөл тийм ээ. Одоо хараат байдлын 5 шат гэж ярьж штэ тийм ээ. Архин дандах уушны хараат байдалд орсон нөхцөлд архиухгүйгээр 2-оос 3 жил болохыг архин дандах уушны эдгэрлийн нэр авъя гэж ярьдаг. Нэр авъя. 2-оос 3 жил үү болохыг. Тэгэхээр одоо юу гэдгийг нэг арх хэтрүүлж хэрэлдэг хүн маань те за 1 сар уугаагүй за 3 сар уугаагүй байж архинаас гарчлаа гэж улсан ярихгүй байна штэ. Удаан хугацаанд байх нь тийм ээ. Тэгэхээр өгөөсгөл гэдэг асуудал бол маш ихээр яригдчихэйдэг. Түрүү нөгөө хин бэгийн ярьж штэ нөгөө архиухгүй ингээ байж хахад л ингээл эхнэр хэрүүлгээ ч юм уу те гэр бүлд ингээл юм асуудал гарангуут л уучаад байдаг гэдэг. Энэ л яль халахгүй шалтгаан болж байгаа. Архиух зүгээр сэтэл шалтгаан. Өөрөөр хэлбэл нөгөө архины хараат байдалд орсон хүнд хамгийн эхлээс шалтгаан унтахгүй гэж байна. Тий сэтгцийн хараат байдал дараа нь биеийн хараат байдал орж идэг байхгүй. Сэтгцийн хараат байдал гэхээр нөгөө тухайн зүйл бодисыг хэрэглэхгүй байхаар сэтгцэд өөрчлөлт орох буюу сэтгцийн байдал докторгүй болж идэг. Нэгэн жигэд нэг сайхан юм тайван ийм доктортой байх сэтгэл зүй маань нэг л ингээ хөөрлийн байдалд орвол нэг бол гутрлын байдалд орвол тий ямар нэгэн өөг амжихгүй дор нь хүлээж авдаг болоод. За одоо би сүүлийнхээ асуултыг асуулдаа. Тэрнээс өмнө манай Монгол улсад сүүлийн 5 жилийн хугацаанд 34 мянган гэмт хэрэг зөвхөн согтуугаар үлдэгдсэн тоо баримт гарсан байгаа байхгүй юу. Тэгээд 34 мянган хүний цаана бас хэдэн хүн хохирогч болж үлдсэн байгаа билээ гэж бодохоор бас амар байгаа. Тэг би ингээд яг энэ тоо баримтыг сонсчоод мэдээж энэ хүмүүс биш те. Ихэнх хүмүүс ингэдэж штт. Яна би согтуу байсан. Би яаснаа санахгүй байна. Гэхдээ тэр хүн үнэхээр арх хуучаад тасрах гэдэг штэ. Юм санахгүй байх боломжтой юу? Хамгийн аюултай тасралт бол яг зомби шиг. Яваад байдаг. Гим тэрийг үлдээд байдаг. Хуамтаа зодолтоод байдаг. Агсан согтуу тавиад байдаг тий. Тэр ингээд бүгдэнд нь нөлөөтэй байхад дараа нь би юу ч санахгүй гэдэг энэ хамгийн хэцүү. Юугаач мэдэхгүй яваад байгаа мөртлөө
зүгээр ингээд алхаад байдаг. Яваад идэг. Хөө амьдаа зодтолтоод байдаг. Тэр одоо яг яадаг. Тэр яг яасан болохоор Энэ ерөөхдөө нөгөө итгэл эсвэртийг даах чадвартай холбоотой байждаг. За ер нь бол архин донтох өвчний 1-р үе шат, 2-р үе шат, 3-р үе шат руу орох тусам даах чадвар багасч идэг. Эхний ээлжинд бол ингээд даах чадвар сайн байна шүү дээ, тийм ээ. 1-р үе шат руу даах чадвар сайн байна. 2-р үе шат руу ороод ирэхээр даах чадвар улам бүр сайн байна. Яг тэгвэл бие махбод тухайн бодисыг биеэс гадагшлуулахын тулд маш хүчтэй ажиллаж идэг. Тэгэхээр маш хурдан биенээс задлаад гаргаад идэг. 2-р үе шат руу. Ингээд нэгэд нөгөө хүмүүс над шиг уудаг болчоод чи архиул та тий би өстө уухаараа хизээч бүүлддгүү согддгүү би өстө нэг уугаараа айгуу сайн даад 2-3 шилэг уудаг гэл ингэж идэг. 3-р үе шат руу ороод ирэхээр даах чадвар бүр сулраад өстө нөгөө өнөрцөө согтон ч юм уу тий ийм байдал орж идэг. Ингээд ирэхээр нөгөө хоолноо итгэл эсвэртийг багахан хэмжээнд хэрэглэнгүүт нөгөө даах чадвар сул учраас яж түн мэдрэлийн систем жиж нөлөөлж байгаа шүү дээ. Нөлөөлж байгаа учраас нөгөө таны мэдхүү үйл ажиллагаа нөгөө ухамсар түн мэдрэлийн бүх одоо тархинд нөлөөлөд ирэхээр тархин ч бүх түн мэдрэлийн системүүд байгаа. Бүгднийг дарангуулад яж үйл ажиллагааг нь алдагдуулаа хийдэг. Тэгсэн хэрэгэлсэн нөгөө итгэл эсвэрт бага учраас яж хорлогын түвшин бага учраас нөгөө мөчтүүд хэвийн ажиллаад идэг тийм ээ. Өөрөөр хэлбэл согтолт нь 4 хэмжээ байдаг байхгүй. Хөнгөн зэргийн согтолт, дон зэргийн согтолт, хүн зэргийн согтол, комын байдал гэдэг. Хүн зэргийн согтолтын үед 4 мөч суларж идэг. Комын согтол. комын согтолт нь одоо тэр тасрах. Тийм. Хүн зэргийн согтолтын үед тэгэхээр 4 мөч өгөөс сулраад нөгөө яадаг үлээ нөгөө гэрлөө ингээд бид нар өргөөд аваачдаг тийм явж. Бид нар бишээ та л өргөсөн. Бид нар ингээд авчдаг тийм. Тэгтэл нөгөө их хэмжээний арх хэрэглээгүй учраас нөгөө хүн зэргийн согтолт их хэмжээнд хэрэглээгүй учраас нөгөө 4 мөчийн сулрах одоо нөгөө бусад эрхтэн системд нөгөө хөндрөл өгөхгүйгээр яаж ийн даах чадвар багаснтай холбоотойгоо шууд тархинд нөгөө мэдээлэл очингуудаад тархинд очсон бүх мэдрэлийн төвүүдийг нэгэн зэрэг дарангуулаа ичгаар югаач мэдэхгүй ярьснаа мэдгүй тий одоо юу гэдэг хинтээ ярьсан хинтээ уулзсан өөрөө юу гэж ярьсан яасан мэдгүй. Тэрээс яагаад ингэж босоогоор яваад байгаа. Яагаад хэн би хэлээд ш нөгөө жишээлбэл за нэг даах чадвар багассан тий одоо 3-4 шат руу орсон хүн бол одоо яа тийм 1-4 шатанд орсон хүн бол тий 1-4 шатанд орсон хүн байгаа нөхцөлд даах чадвар сайн байна. Тэгээд тэгэхээр 500 г архийг уучаад байгаа байхгүй. Уусны дараа яаж ин тасрах масрах үйл ажиллагаа явагдаж байна. Даах чадвар муудна гэдэг нь архин донд хүчний үр шат яаж улам ахиад байгаа байхгүй юу. Ингээд ирэхээр нөгөө 500 г арх биш 50 г арх уугаад яаж ин тасарчаад байгаа байхгүй юу. Согтчоод байгаа байхгүй юу. 50 г архинд даах чадвар сул учраас түн мэдрэлийн системд нөлөөлж байгаа. Тэгтэл 50 г арх чи яаж нөгөө бие махбодыг нөгөө хоргуу одоо гүнзгий хордуулж чадахгүй учраас булчингийн системүүд хэвээ ажиллаад байгаа байхгүй юу. Тэгэхээр яаж ин даах чадвар бага учраас түн мэдрэлийн системд нөлөөлж байна. Ингээд ирэхээр нөгөө уруу хамаарал юм ба шүү дээ. Уруу хамаарал. Яг уруу хамаарал болчихж байгаа юм. За тэгээд хамгийн сүүлд комын байдал ерөнхийдөө бол одоо тасрна гэж хүмүүс ярьдаг тийм ээ. Хүмүүс ерөнхийдөө нөгөө архиучаа тасрахыг энгийн үзэгдэл гэж ойлгоод байдаг. Аюу харамсалтай байдаг л да. Комын байдал гэдэг нь ерөнхийдөө ямар нэгэн гадны нөлөөр тий. Одоо аварт орсон хүн бол дахиад гаднаас нь цохоод яаж ин түмэд дахинд ямар нэгэн дотоод даралт үүсээд мэдрэлийн төвүүдийг бүгднийг дарангуулчихж байгаа байхгүй. Ингээд ирэхээр ямар ч мэдрэлийн төв ажиллахгүй байх гэсэн үг. Архиугаад архитрүүлж хэрэглээд тасарсан хүн яаж ин архины нөгөө хорлого арх гэдэг чинь хортой бос тийм ээ боцын солилцооны нөлөөгөөр хортой босод ялгараад ирэхээр тархинд очиж нөлөөлөд яаж ин тархинд байгаа бүх мэдрэлийн төвүүдийг дарангуулчихж байгаа байхгүй. Яг энэ хоёр бол ерөөдөө нэгэн чигэд нэг л асуудал. Адилхан асуудал тий. Аварт орсон хүн архинд орсон өөр адилхан гэсэн. Адилхан асуудал гэсэн үг. Тархинд нөлөөлж байгаа тий. За ингээд ирэнгүүт яадгүй хөө нөгөө арх хэрэглээд нөгөө тасарчаад маргааш нь сэрэг хүмүүс үйж идэв шүү дээ тийм ээ. Сэрэггүй. Нэг явцсан хүмүүс байж байгаа. Катапанаксл гэдэг. Тийм сэрэггүй. Энэ нь болохоор яаж юм гэхээр нэгд ингээд нөгөө хорлогоо бие махбод ч нөгөө нэг айгүй ухаалаг хэрэгтэй учраас тийм тэнцэл маш хурдан ингээд шээгээ чамаагүй ингээд нөгөө өмдөнд нь шээлгэж чамаагүй тий оронд нь шээлгэж чамаагүй гадагшлаад байгаа байхгүй нөгөө архийг. Тэгтэл яаж гүнзгий хордсон нөгөө түн мэдрэлийн систем бүр дарангуулагтай тийм ээ. Ямар нэгэн байдлаар бие махбод эсвүүцэх чадваргүй болсон нөхцөл яаж байна. Нөгөө итгэл эсвэд гадагшлуулж чадахгүйгээр яаж ингэж хийж явчихдаг. Комын байдалд орсон эмдэгт байгаа хүнээс бид нар эмчнэр яадаг вүлээ.
тархины цус хангамжийг сайжруулаад тархины хаванг багасгаа тий мэдрэлийн эсүүдийг бүгднийг сэргээгээд амраагаа тийм ээ мэдрэлийн эсийг нөхөн дүлжүүлэх бүх л эмчилгээнүүдийг хийгээ за одоо бид нар харахад үлдлээ тий харандаа гэж үг бичдэг шүү дээ тийм ээ. Яг энтэй адилхан тэгэхээр ерөнхийдөө бол ахиугаа тасна гэдэг бол ерөнхийдөө тархиндаа маш хүчтэй цохиулаа тийм ээ гэмтэл авж байгаадаа яг адилхан бичдэг. Аварт орсон 1-2 одоо орсон хүн юм их мартаад байдаг болсон байдаг. Зарим нэг хүмүүс нь амар сэтгцэд өөрчлөлт орсон байж байгаа. Айгуу тийм ууртай, уцаартай эсвэл айгуу хурдан сэтгэл готролд орчод байдаг. Архины асуудалтай хүмүүс ч гэсэн аварт ороогүй хэрнээ архи уусаар хагаад айгуу их мартдаг болдог тий нөгөө ой санамж муудаг, оюун ухаан мууддаг. Тэгээ дээрэс нөгөө сэтгцэд өөрчлөлт орж идэг. Голдуу архи маань нөгөө сэтгэл готролд оролдог байсан. Багахан хэмжээнд хэрэглэхээр бид нар аюу тий эйфорид ордог тий хөөрөлд ороод ингэж идэг бол удаан хугацаанд хэрэглээд ирэхээр сэтгэл готролд оруулдаг. Голдуу архины асуудалтай хүмүүс тэгээд ямаа хорлсон л байждаг байхгүй. Тэгэхээр одоо хүн амар амгалан тайван байх шиг сайхан юм гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр ер нь арх ууснаар ямар ч тийм гоё юм байхгүй тий. Эсвэл яг үнэхээр уух хэрэгцээтэй болох юм бол тааруулж угаарай л гэж хэлмээр байна. Би одоо энэ яг нэг уудаг нэртэй нөхөр хоёр сайхан бүсгүүд дунд суудсан яг нэг загнуулж байгаа юм шиг бодоод та нар ингээд юм болгоныг мэддэг. Бидний үед бол ердөөсөө тийм байгаа. Бидний үед ердөөсөө ах яаж угаж байна, годомжны ах нар яаж байна яг тийм л байсан шүү дээ. Одоо бол миний түндэт ингээд амар гой боломж байна. Амар гой ингээд бүр ингээд мэдээлэл авах, бүрэн сүлжээ, бүрэн боломж байгаа. Өөрөөхөө би хааг яаж эрүүл сарвал ингээд гоё ухаантай амьдрах уу гэдгээ та нар л угаасаа хангалттай ойлгож байгаа учраас хүн ямар нэг юм дуртай байх хэвээр тэр нүн үнэхээр дуртай байх хэвээр би түрүү нэг хальт дуртай өнгөрсөн шинэ нэг загас барайл загас хоббитой байх. Загасны хамтан дуртай байх тэ одоо ан хий дандаа дуртай байх тэ эсвэл бол чи тоон дуртай пиццэд дуртай ямар нэг юм уулан дагах тэ хатан давирах усан дэлгэх чамтай адилхан кинонд жүжиглэх дуртай камерны ард рил хийх дуртай яг ингээд хамаг юм дуртай юм байх хэрэгтэй байхгүй. Тэр нь л арх бөгөөд сэтгцэд нөлөөлөх мансууруулах бодисол биш байгаарай. За би энд цагдаагийн албанд ямар ч гэмгүй шүү. Намайг зүгээр ямар нэг гэмтэй болохоор эндийгээ сууж ийн гэж бодож үгүй. Би зүгээр та нарт энэ болсон процессыг болдог процессыг мэдлэг чадвартай хүнтэй мэдлэг чадвартай хүмүүстэй хамт хуваалцъя л гэж энд сууж байгаа. Төсөөл тэр би яагаад нөгөө чамааг үрсэн бэ гэхээр нөгөө хамгийн сүүлд надад ирээгүй хайр дээр архичингийн дүрийг маш сайн бүтээсэн. Тэгээд нөгөө Монгол даяараа энэ би чи ямар лаг юм бэ гэж тэгжсэн ихэнх маас нь болохоор яг амьдрал дээр юм архичин юм шигээр яриадсан байхгүй юу. Тэгээд би нөгөө бодол санааг энэ архины талаарх үзэл бодлын хамтдаа ингээд хуваалцахыг хүссэн. Би тэр надад ирээгүй хайрыг үзээд бигийг ерөөхдөө архины асуудлыг нэлээд сайн судалсан байна гэж би харсан. Нэлээд сайн судалсан байлаа. Яагаад гэвэл тэн дээр гарч байгаа тэр төрхөөрлийн өөрчлөлт тий зайл за тэгээд нөгөө гач буруу дон тий юу гэдгийг тий одоо ахичл алхавт төрхөөрлийн өөрчлөлтүүдийг бол аюулсан ингээд яг гаргаж байгаа байхгүй юу. Тий. Тэгэхээр ер нь бол ер нь ямар нэгэн аливаа донтолт гэдэг бол таныг тэр донтуулаад байгаа зүйлээсээ та тийм хуурамч таашаалыг аваад байгаа байхгүй. Хуурамч таашаалыг аваад байгаа. Таашаал аваад байгаа гэхдээ тэр хуурамч. Хуурамч биш жинхэнэ эрүүл таашаалыг та өөр зүйлээс авч чадахгүй болох гээд байна уу гэж өөрийгөө ойлгох хэрэгтэй. Ингээд ирэхээрээ эрүүл зүйлээс одоо хамгийн заанцхан төрний хэлдэг нөгөө загасчлал. Эсвэл дрон тий. За тэгээ бассейн одоо өөр зүйлээс тэр таашаалыг аваа сурчих. Хичээчих. Тэгхийн бол хүсэн хүсээгүй тэр нөгөө буруу таашаал аваад байгаа тий одоо наригч бай, тамигч бай бусад зүйлээс та өөрөө ирэхгүй хоолтой явчихдаг. Энэ ерөнхийдөө тэр тархинд байдаг тэр дофамин гэдэг бодистой нэгт холбоотой байждаг. Таашаал аваад эхэлчих юм бол тэр зүйлүүд яг адилхан таашаал өгдөг. Яг адилхан таашаал өгдөг. Одоо нөгөө моциклоор тавих тий юу ч гэдэг юм тий ингээд бүх зүйлүүд адреналин гэдэг зүйлийг ингээ ялгаруулж идэг. Ямар ч ялгаа авахгүй нөгөө нэг эмчилж байгаагаар хүмүүс яагаад согтхлээрээ ингээд өөртөө ихтэй болоо согтхлээрээ бүр ингээл за би өөштэй чамд төө гэж мэгэл ингээд ихтэй шүү дээ. Энэ чинь
өөртөө ихтэй болоод эхлэх байгаа байхгүй юу? Ер нь. Тэгэхээр хүнд ингээд гоё бодол. Тийм тэгмүүд нөгөөд чинь ингээд өөрт нь гоё болоод тэгээд нэг жоохон банжаа шиг туранхай нөхдүүд бол биш. Зүгээр нэг юм томхон биетэй залуучууд малуучууд бол тэгээд яг тэгсэн үедээ одоо 2 3 хүн зодох ч юм уу нэг тиймэрхүү юм хийснийхаа дараа эрдэд эхэлдэг баг. Гэтэл энгийн уугаагүй биднэрт бол тийм хүмүүс гоё харагдахгүй байна шүү дээ. Тэр хүнд бол аим гоё аа. Өөрт амар юм гоё харагдаад ингээд идэг иймэрхүү яг нөгөө ялгарч байгаа бодис чинь нэг харин өөр юмнаас ялгарч байгаа тий үйлдэл чинь болохоор ондоо олчиход байгаа байхгүй яг бид чи ялгарч байгаа бодис нь яг адилхан яг нөгөө адреналин одоо ийм чилээд байгаа ямар юм вэ дофамин тэр хоёр нэгэд адилхан ялгарч байгаа тийм учраас хүн гээд ийм болж байгаа тэнгүүд хийж байгаа үйлдэл хэрглэж байгаа бодис хоёр л ондоо. За маш их зөвлөгөө өгч тэгээд бодлоо бас хуваалцсан хоёртоо маш их баярлаа. Одоо гуруула одоо үзэж байгаа гоё залуучуудаа ураа хилээд тэгээд дуусах уу? Юу? Ураа? Тий. Одоо гоё ураалга тий. За. Тус-тустай юу? Тий, тус-тустай. За байж. Надад бол шууд тэгж бодож чинь үгүй гэж хэл сурцгаая. Хамгийн амархны. Ямар вахаа. За байж би бодъё л та. Би одоо юу гэх вэ? За та их хэлчихвэл ladies first. За би нэг жоохон бодоод байгаа. За би болохоор хэрвээ та үнэхээр би нэг л асуудалтай хамааралтай гэж бодож байгаа бол эмчит хандаарай, мэрэгжлийн эмчит хандаарай, бити ичээрэй, бити ухраарай, бити санаа зовоорой. Энээс үүдээд зөрөгтэй байгаарай л гэж хэлээ да. За би бол яг ажилтайгаа холбоотой нэг юм билээ. Архиггүйгээр жаргацгаая залуусаа. За юу. Архихгүйгээр шүү гол нь. Ер нь хэрэггүй шүү надагч. Мэдэрсэн хүн байгаа шүү дээ тий. Гэхдээ энэ намаа бити бохт камер чамаар амар хардсан бэ. За ингээд дуусгая. Үзсэнд маш их баярлалаа. Таалагдсан бол лайк and share.